ойр нуруу өвдөд тэгээд рилүүдээ тасралтгүй хий гэж бодсон боловч ерөөсөө болохгүй байна. Яа тэгэхээр шиний нэгэнд зам дээр 7 цаг наашиж жашаа машин бэрээ төвчснээс болсон уу? Яг тэр өдрөөс хойш нуруу маань нэлийн тийм зөөртэй яг нэг юм яа гэсэн чанга өвдөлт байхгүй мөртлөө нэг юм чилсэн, байнгын чилсэн, тухгүй, хэвтэж болохгүй, сууж болохгүй, нэг хэлбэрээр удаан байж болохгүй байгаад байсан. Тэгээд одоо ингээд 5 сарын дараа миний төрс өдөр болох учраас өөртөө нэг төрс өдрийн таашин заяа гэж бодоод санаагаа гаргаал, эсвэрээ гаргаал нэг хийчих нэрэл ерөөсөө болохгүй байгаад юм. Өнгөрсөн хэдэн өдөр дасгал хийсэн, нуруугаа бариулсан, сунгалтын дасгал хийсэн. Ер нь их олон юм хийж ич нуруу маань жоохон гайгүй болсон. Яг хаана өвдөд байгаа нь мэдэгдэхгүй нэг юм. Бүхэлдээ нэг юм чилсэн мэдрэмж төрөд байгаа байхгүй. Тэгээд би маань юм зөөртэй хахаар ерөөсөө төвлөрч чадахгүй, анхаарч чадахгүй байгаа ямар нэгэн зүйлд. Тэр яг тэгээд би скетчер хийсэн. 2018 оноос хойш оюутал хэсгүүр суралцаж эхлээд өнөөдрийг хүрсэн ч гэсэндээ би ямар нэгэн хувцас хийгээд түүнийг борлуулах тийм зориг хүрэх байгаа. Яг тэгэхээр арьцмаар өсөс суултан бусдад таалагдах ч юм уу гүч юм уу гэсэн нэг юм боломж байгаад байгаа учраас тэгээ түүнээс хойш ер нь өөртөө гэр бүлийнхэнтэй хүүхдүүдтэй хийгээд ер нь бол туршлага хуримтлуулсаар байгаа. Тэгээд тэр хүртэлх сурсан мэдсэн бүх зүйлээ YouTube зүгээрээ хуваалцаад явж байгаа. Туршлага судлах энэ хугацаанд би орлого олох үүднээс Bolor.com гэдэг өөрийнхөө вебсайтн дээр даавн материалтай кошлогууд болон юм ширээний гэр ах юм аяг давны доор тавьдаг скетчер гэх мэт зүйлсийг ойж борлуулдаг байгаа. 3 жилийн өмнөөс кошлого хийж эхэлсэн. Тэгээд энэ хугацаанд бол ихийг давууга урдаас авчирсан. Захиалж ягаад гэхээр яг нэг юм принт нь өнгөн материал нь эсвэл цахилгаан нь өнгө дагуу гэх мэт зүйлс ерөөсөө Улаанбаатараас туслах материалууд олохож явах төвтэй байдаг. За тэгээ сонирхож байвал Bolor.com вебсайтаар мань ороод дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаад бүтээгдэхүүнүүдийн маань шууд худалдаа авах боломжтой. Тэгэд би өнөөдөр ойсон энэ зүрхийн хэлбэртэй, дуу хэлбэртэй ширээний скетчруудаа зургийг авч оруулж амжаагүй байна. Тэгээд бас шинэ кошлокууд хийх гээд бас бэлдсэн эсвэрийг нь. Тэгээд энэ эсвэрийн цаасыг харж байгаа бол манай хүүгийн зурсан зургнуудын цааснуудын хаягдал цааснуудыг нь би ингээд эсвэр болго ашиглалтын. Тэгээд шинээр би өслөг кошлог оёх гээд бэлдэж байна. Хэмжээний хувьд яг л цүнхэнд орчхоор дөрвөлжин классик цаг хүртэйгээр хийхээр төлөвлөж байна. Би ойрд ерөөсө харандаа цаас нийлүүлж эсвэл пад дээрээ зураг уудсан. Тэгээд энэ удаа төрсөн өдөр болон мартаар өмсөх таашин загварын бодонгоо нэг юм хуулбар зураг зурж гарааж охин дадлагжуулсан. Би бодож байгаа төрсөн өдрийн маань таашин ямар хуу харагдвал зүгээр вэ гэж залуу хүмүүс шиг харагдах уу, эсвэл насандаа харагдах уу, эсвэл итгэж сонирн байх уу, эсвэл илүү эмгтээлэг шинжийг тусдсан байх уу гэх мэтчлэн бодсоор л байна. Гэхдээ одоо ингээд босоор байтал угаасаа төрс өдөр нь хаяа нэрчлээ дээ.